Эзэнд талархал нь байв. Ингээд бүгдээрээ дуулал номын 123 дугаар бүлгийг Библиэс нийцгээе. Дуулал номын 123 дугаар бүлэг. Ишлэл 1. Тэнгэрт залрагчаа, та мөрөө би харцаа өргөнө. Бид харцаа өргөн хэнийг харах билээ. Мэдээж Бурхнаа харна. Ингээд ишлэл 2. Харагтун, зарцын нүд эзнийхээ гарыг, шивгчний нүд эзэгтийнхээ гарыг хардаг шиг нэгүслээ тэр бидэнд үзүүлтэл нүд маань бидний Бурхан эзэн тийш. Тэр бол бидний амьдралын эзэн юм. Бидний харц түүний нэгүслийг хүрттлээ түүн рүү чиглэж байдаг. Тэр биднийг харж, биднийг сонсож, бидний гомдлыг, бидний гуйлтыг сонсож, зүрхний минь хүслийг биелүүлэн бидэнд өөрийгөө илчилдэг. Тийм ч учраас бид залбирах бүртээ эзнийг хүлээж байдаг. Та бүхэн Бурханд хандан залбирахдаа, өөрсдийн зовнил, баяр хөөрөө түүнтэй хуваалцахдаа эсвэл өөрсдийнхөө амьдралыг түүнд дуудлан ярихдаа хизээч эзний байгаад эргэлзэж болохгүй. Эзэн та нарын залбирлыг сонсож байгаа. Тэр залбиралд чинь хамт байж, өөрийгөө илчлэх зохистой цагийг хүлээж байдаг. Тэр хэдэн сарын дараа би хариулах болно гэх юм уу эсвэл энэ хүнд би маргааш туслах болно. Энэ хүнийг би удахгүй ивээх болно гэд харж байгаа. Энэ нь эзний таалал юм. Бид хизээч эзэн рүү хандхаасаа залхаж болохгүй. Түүнийг сонсож байгаа гэдэгт итгэх итгэлээ алдаж болохгүй. Тэр таны нэг хүслийг биелүүлсэн бол дараагийнх нь бас биелүүлж өгөх болно. Бидэнд шинэ гуйлт, шинэ хүсэл, шинэ хэрэгцээ байнга л гардаг. Энэ бүхэндээ бид залбиран гуугаад тэгээд итгэлтэйгээр хүлээх ёстой юм. Ингээд ишлэл 3 ба 4-ийг уншия. Биднийг нэгүүлсэч, аяа эзэн, биднийг нэгүүлсэч. Учир нь бид доромжлолт ханаж цадлаа. Маадгар хүмүүсийн доогдох уу, бардамнагчдын доромжлолт сэтгэл маань ханаж цадлаа. Биднийг доромжлогч нь хэн билээ? Бурханаас имэж, түүнийг хайрладаг хүмүүсийн оюун бодол, зүрхэнд нь хийгээд амьдралд нь хутгалдаж мууг үйлддэг бидний дайсанг энд хэлж байна. Тэр бусад хүмүүсийг ашиглан бидэнд мууг үйлдэх гэж биднийг мушгин мөрдөж байдаг. Гэр бүл, хамаатан садан, хөршүүд, хамт ажилтдаг хүмүүс гээд тэр бүх ил огт танихгүй хүнийг хүртэл ашиглан өдөр тутамд маань бидэн рүү дайрдаг. Тэр биднийг шархлуулах гэж, биднийг шаналган зовоох гэж маш олон нөхцөл байдлыг ашигладаг. Жишээлбэл хэрэв хэн нэг нь осолд орлоо гэхэд бидний дайсан үүнд оролцсон байна гэсэн үг. Хэн нэг нь өвдлөө гэхэд үүний ард нөгөөс дайсан өвчин шаналлаар дарамтлах гээд байж байгаа. Энэ мэтчлэн тэр биднийг маш олон аргаар байнга мөрдөж мушгиж байдаг. Тийм ч учраас эзний сүм энд, эзэн, биднийг нэгүүлсэч. Учир нь бид доогдох уу доромжлол амсаж, сүнслэг дайралтанд өртөж байна хэмээн эзнийг дуудсан байна. Магадгүй бидний сүнс дайсны энэ бүх дайралтнаас залхан ядарсан байж болох ч, харин бид хизээч бууж өгч болохгүй юм. Ийм үед бид нар юу хийх ёстой вэ? Бурханд итгэл найдвараа тавих ёстой. Яг л ишлэл 1-т, харцаа би тань руу өргөнө гэж хэлсний адил. Харцаа эзэн өөд өргөнө гэдэг нь эзнээс гуйж залбирахыг хэлж байгаа юм. Бид нар бас эзнээс, эзэн, надад туслаач. Та миний залбирлыг сонсож, анхаардаг байгаасаа гэсэндээ би зөвхөн замаар алхахыг хүснэ. Таны өмнө төгс төгөлдөр байхыг хүснэ. Надад туслаач гэж гуйж болно. Та нарын хинчинч би Бурханаас зөндөө их гуйж байхад Бурхан намайг ерөөсөө сонсдоггүй гэж бүү хэлэг. Тэгж хэлэхгүй бай. Та нарын зүрх бэлэн байх ёстой. Зөвхт байх ёстой. Бүх талаараа эзэнд таалагдсан гэсэн хүсэл эрмэлзлээр эзэн рүү ханддаг байх ёстой. Энэ байдал чинь Бурханыг уярах болно. Тэр та нарыг сонсож, та нарын залбирал түүнд хүрэх болно. Бид эргэлзэж болохгүй, зоригоо мохоож болохгүй. Бид улам бүр урагшилж, хүчтэй, зоригтой байх хэрэгтэй. Амьдралынхаа цаг мөч тутамд бид зоригтой байх хэрэгтэй. Хэцүү мөч тулгарвал харцаа эзэн өөд өргөөд залбирдаг байцгаая. Тэр биднийг сонсож бидний гуйлтыг анхаарах болно. Бурханаа бид үргэлж хайрлах ёстой юм. Ингээд бүгдээрээ Бурхандаа талархан залбирцгаая. Ариун эцэг минь, Тэнгэрлэг эзэн минь таны агуу ивэлүүдэд, бидэнд өгсөн ялалтуудад, сүнслэг баялагт, сүнслэг өсөлтөнд баярлалаа. Би хичээж байгаа, сүнслэг амьдралдаа шинэ хүч сэлбэн, өөрийн оюун бодлоо өөрчилж, сайнд тэмүүлж, миний замыг ойлгох гэж хичээн сүнслэг бэлэг авьяасыг хайж байгаа.
Миний чуулганд дарсны талбай дээр миний өөрчлөлт ажилласан зүтгэж байгаа. Өөрчлөлт ялалтыг хүссэн хүн нэг бүрт туслах болно. Би тэмцэж байгаа. Өөрчлөгдөхийг хүсэж байгаа хүмүүст өөрчлөгдөхөд нь туслах болно. Хин сүнслэг амьдралдаа эмх цэгцтэй байхыг хүснэ би түүнд туслах болно. Би гуниг шаналл гашуудлыг, зовлонт өдрүүдийг чинь авах болно. Олныг чинь материаллык болоод сүнслэг ядуурлаас салгах болно. Маш том өөрчлөлтийг, ялалтыг би өгөх болно. Миний өгөх ивэсүүд та нарын дээр буухад бэлэн байна. Би та нараас зовлон зүдрэл, өвчин хийгээд ядарсан байдлыг зайлуулна. Би Тэнгэрийн хүчийг та нарт өгөх болно. Сүнслэг бэлэг авьяасуудыг төгс төвлөрөөр өгөх болно. Би залхуурал хойрог байдлыг ч бас авах болно. Би баяр хөөр ялалтыг өгнө. Бүх хүн ивэс авна. Өсөлтийг авна. Хүн бүрт ивэс бий. Хүн бүр өөрийн гэсэн ивэлийг, ялалтыг, өсөлтийг авах болно. Харин та нар хичээх хэрэгтэй. Та нар надад итгэн над руу хандаж, залбирах хэрэгтэй. Та нарыг сонсож байгаа гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй. Би та нарын заримд чинь байгаа гуниг, хийсэн, урамгүй байдлыг чинь авах болно. Сүнслэг өсөлтийг хүсэмжилж байгаа хүмүүст би туслах болно. Материаллык ивэл, баялаг, олон өөрчлөлтүүд надаас ирэх болно. Би гутран өвчин зайлуулж, бид шидийн хараалыг болон сүнслэг хүлээсийг таслах болно. Маш олныг чинь муу сүнснээс чөлөөлөх болно. Тэд ариусгах болно. Маш их ивэл, өөрчлөлтүүдийг би хүн нэг бүрт чинь өгөх болно. Баярлалаа эцэг минь, баярлалаа эзэн, баярлалаа ариун эцэг минь. Таны хайрт хүү Есүс Христийн нэрээр танд би алдар магтаалыг өргөе. Баярлалаа таны хайранд, таны төвчээрс таны нэгүсэлд баярлалаа. Хэдийгээр бидэнд энэ бүхнийг авах эрх байхгүй ч харин та бол хайр юм. Та өгөөмөр билээ, та өршөөл дүүрэн билээ, таны нэгүсэл мөнхийх, таны хайр хязгааргүй. Таны амлалтууд үнэн бөгөөд итгэмжтэй. Таны хайрт хүү Есүс Христийн нэрээр эзэн, баярлалаа ялалтыг бидэнд өгсөнд, сүнслэг бөгөөд материаллык ивэлүүдэд тань, баярлалаа эзэн, та бол бидний бурхан. Таны нэр алдарших болтугай. Эзэнд алдар нь байг. Үрдийн үрд алдар суун байг. Магтаал нь танд байг. Талархал нь танд бурхан, агуу хүчит эзэндээ талархъя. Итгэлийн ахын дүүсээ, хэрвээ та нар эзэнд зориулан дуулах аваас, зөвхөн алга таших биш заримдаа аль болох гараа тэнгэр өөд өргөөд дуулж байгаарай. Ингээд эзнээ гараа дээш өргөн магтцгаая. Ингэж магтах нь эзэнд минь маш их таалагддаг. Та нарт ч бас энэ нь сүнслэг ивэлийг хүлээн авахд тустай байх болно. Эзэн та бүхнийг минь ивэх болтугай. Өнөөдөр энд ариун сүнс буун ирсэнд бид үнэхээр баяртай байна. Баярлалаа. Бурхан та бүхнийг ивээг,